Лувсан мандан гэж бид нэр луу багш гэж нэрлэж заншсан энэ агуу хүний тухай би цөөхөн зүйл ярихын учир юу гэхтэй зэрэг Монгол Улсын их сургуульд 1970-аас 75 онд оюутан байхдаа энэ одоо агуу эрдэмтнэр бол хичээл заалгаж дараа нь бол нэг хэсэг тус тэнхимд бол багшаар бол хамтарч ажиллаж за түүний дараахан бол бас гэр орноор нь очиж юм асуудаг сурдаг байсан. Тэгээ энд 1975 онд намайг Монгол Улсын их сургууль төгсөх үед луу багшийн маань хөлн жаахан чилээрхүү. Тэгээ одоо энэ сансрын Монголын урт талд байдаг нүүрний байшингаас наашаагаад энэ хөгжим бүжгийн сургуулийн урдуур яваад ирдэг байсан. Тэгээд хөл жаахан чилээрхүү болсон учраас бидний зарим залуу багшийг бол луу багшийн гэрээр нь одоо очиж асуух сурах юмыг асууж бас хэлэх ярих юм нь бол ингэ сонсороо гэсэн ийм үүрэгтэй одоо тэрний дагуу бол би 75 оны 6 сарын 5-нд их сургуулийн багш болохдоо Шадвийн Лувсан мандан багшийг дагалдан суралцагч гэдэг ийм нэрээр бол тэнхимд багш болсон. Тэгэд одоо энэ ийм одоо учир тохиолдол бол энэ хүнтэй ойр дотнол нэлээд олон жил байсныхаа хувьар энэ хүний тухай бол хэдэн зүйлийг онцолж хэлэх ёстой гэж ингэж бодож байна тий. За тэгээд энд юу гэхээр Лувсан мандан багшийн одоо хийж бүтээсэн ажлыг наривчлан задлж ярина гэх юм бол маш удаан хугацаагаар ярих учраас одоо энэ юуны нэвтрүүлэг одоо энэ хөтөлбөрийн онцлогийг харгалзан аялуулахаар одоо товчхон хэдэн зүйл хэлэх ёстой. Нэгдүгээр нөгөө талаар бол бас миний өмнө миний дарааж гэсэн зарим хүн Лувсан мандан багшийн тухай бүтээлэг ярих үедээ бол ярьсан зүйлтэй аялуулахаар давхардахгүй шиг байгаасаа гэж ингэж бодож байна. За тийм учраас би хэдэн одоо гол зүйлийг бол онцолж бол хэлэх юм. Тэгээд луу багшийн намтрыг бол тусгайлан одоо энэ хөтөлбөрт бол одоо уншиж оруулах болов гэж бодож байна. Гэхдээ яг нэг давхардуулаач гэсэн хэлчих зүйл нь юу гэхээр луу багш бол одоо бидний сурдаг шиг бага дунд дээд сургуульд сураагүй хүн гэдэг тийм. Тэгээ юу сурсан хүн бэ гэхээр зэрэг сургуульд орох болоогүй нялх одоо бага хүүхэд байхдаа бол авга хараа Баян Хонгор аймагт сууж байхдаа бол Монгол бичиг заалгасан. Тэгээ сүүлд явахад Монгол Арабпак гэдэг эрхүүд нэг тийм сургуулийн газар байж энэ төр Арабпак гэдэг нь болохоор зэрэг Арабочи факультет буюу ажилчны факультет гэдэг нэртэй одоо тийм 2 жилийн ч юм мэдхгүй сайн мэдхгүй байна. Тийм курсэд нэг цөөн хугацаагаар сурч байсан гэж. Тэгэхээр луу багшийн өөрөөр хэлбэл системтэй боловсролыг бол одоохондоо байгууллагад өөрийн биеэр оролцсон юм бол зөвхөн тэр эрхүүд одоо Монгол Арабпак сурч байсан тэр зүйлийг л одоо дурдж хэлдэг юм бол бусад зүйлийг бол өөрийнхөө бие дааж эрдэм сурах нь ийм үлгэрийг үзүүлсэн хүн. Тийм учраас энэ хүн бол их дээд сургууль төгссөн, аспирантур төгссөн, докторийн зэрэг хамгаалсан ч гэдэг юм уу одоо ийм хүмүүсүүдийн тэр намтраас бол онцгой одоо ялгарх юм намтар төвхтэй, онцгой бол сэтгэж ийм хүн байсан. Тэгээ сүүлдээ бол судалгааныхаа ажлыг хийхдээ бол орос англи хэлээр бол одоо ном зохиол уншдаг. Тэрч байтугай бол буддын гүн ухааны хоосон чанарын ном гэж англиар одоо уншаад тэгээ тэрийгээ бол үеийнхээ одоо манай тэнхимийн Гадан багш, Шари багш, Шойж Үлсрэн багш эднэрээс бол асууж байхыг бид нэр чих одоо цохис сонсож байсан ийм төвчний хүн. Тэгэхээр одоохондоо жишээлбэл тодорхой сургуульд бол сурч англи сургуульд үүргээгүй мөртлөө англи хэлээр буддын гүн ухааны хоосон чанарын ном уншаад хүмүүстэй ярилцаж байсан хүн гэж ингэж бодглохлоор бол одоо бол хүн итгэмээргүй тийм боловсралтай хүн, итгэмээргүй сэтгэгч байсан. Энэ хүн бол орос англи хэлээр бол одоо орчин үеийн одоо 20 дугаар зууны үеийн хэлшин жилийн сонгодог одоо дигийн бүх одоо бүтээлийг бол шавхан уншиж түүнийг онлын үндэс болгон монгол хэлний асуудлыг судлаад тэгээд энэ дээр бол юу гэхтэй зэрэг энэ тэр үеийн одоо сонгодог хэлшин жил бол юу гэхтэй зэрэг хэлний монгол хэлнийг ч гэсэн бусад хэлнийг ч гэсэн нэгжүүдийг ерөнхийд нь одоо тийм бүртгэн товчоолох ердийн энгийн одоо тодорхойлж бичих ийм арга бол зөнгөлж байсан. Гэтэл Лувсан мандан багш бол ямар зүйлийг одоо хийсэн бэ гэхтэй зэрэг монгол хэлний бүх төвшний нэгжийн бүтцийн хамгийн одоо төгс төгөлдөр тогтолцоог бол гаргасан тий. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл авиа дөрийн төвчнөөс эхлээд бүтээврийн төвшнийг дагаад дамжаад тэгээд цааш нь бол үг холбоо өгүүлбэрийн төвшний бүх одоо нэгжийн төгс одоо тийм тогтолцоо. Тэгээ тогтолцоог боловсруулж одоо юм хийн гэдэг бол ерөөдөө одоо шинжлэх ухааны амин сүнсэн тэр юм. Судалж байгаа зүйлийнхээ тогтолцоог л гаргахыг бол одоо судалгааны ажлыг бол
өндөр төвшөнд гүйцэтгсэн байна гэж ингэж үздэг. Түүнээс биш зүгээр юмыг бол байгаа юмыг тоочоод ингэж хэлхийг бол одоо тогтолцоог олсон гэж ингэж үздэг. Тэгэхээр энэ бол Лувсмандан багшийн хийсэн нэг том одоо гайхамшиг гэж ингэж үзнэ. Хоёрдугаарт нь хүүхдэд зэрэг ер нь тэр үеийн хэлшинжил бол ерөнхийдөө жаахан тийм тогтсон юуны хүүхдэд зэрэг энэ хэл гэдэг юмыг судлахдаа бол хэлшинжил гэдэг ухааныг л одоо өөрөөр хэлбэл онлын үндэс болох ёстой гэж ингэж үзэж судалж байсан. Тэгтэл Луу багш бол тэгж үзэх нь бол зүйтэй юм гэж. Ягаад гэвэл зэрэг энэ тусгай хэлшинжилгээд өөрөөр хэлбэл бие даасан ухаан байсан юм чинь энэнийг үндэс болгох нь зүйтэй байна. Гэтэл хүн бол өөрөө бол их олон талтай их өөрмөц амьтан. Одоо ямар ч одоо ухаалаг мэтийн одоо амьтнаас бол эрс ялгаатай онцгой одоо төрлийн тийм амьтан учраас хүн бол зөвхөн хэлээр ярьдаг амьтан биш гэж дээ. Тэгээд яадаг юм гэхдээ зэрэг хийсвэрлэл сэтгсэн юмаа хэлж ярина. Юмыг бүтээн бас юмыг бол үнэлж цэгнэлнэ. Тэгээд одоо сэтгэл зүйн онцгой шинжтэй ертөнцийг одоо янз бүрийн аргаар бол таньж мэддэг тийм одоо арга ухааныг бол боловсруулсан ийм одоо амьтан учраас одоо хүн төрөлхтний нэг хэл болох садар салбар болох одоо монгол хэлийг судлахдаа бол энэ хэл шинжил бол хүний хэлийг судалдаг цорын ганц ухаан бод биш байна гэж ингэж ухаарсан болтой байдаг. Зөвхөн тэгж нэг тодорхой яг бичээгүй ч гэсэн ер нь тэр одоо бичсэн судалсан зүйлээс тэгж харагдав. Тэгээд яах ёстой юм гэхдээ зэрэг энэ хүн бол жишээ нь физикийн шинжилх ухаан, химийн шинжилх ухаан, орчин үеийн одоо тэр үеийн гүн ухаан буюу одоогийн бол танин мэдгүй шинжилх ухаан, мөн тэгээд одоо буддын гүн ухааны ийм сургаал номлолын үндэсийг бол хэл шинжлэлийг судлах арга зүйн үндэс болгож хэрэглэх нь бол хэлний мөн чанарыг бүрэн дүүрэн таньж мэдэж тайлбарлахад бол чухал одоо ийм үндэс болно гэж ингэж үзсэн учраас одоо өөрөөр хэлбэл хэлийг судлах тийм арга зүйг бол одоо шинжилсэн гэж ингэж үзэж байгаа. Тэгээд одоо бүр жаахан тодорхой хэлэх юм бол монгол хэлний одоо авиалбар бүтээврийн одоо хувилбарын тогтолцоог бол гаргахдаа яасан гэдэг зэрэг Германы одоо гүн ухаантан Гегел гэж бид нар одоо сонссон. Тэр хүн бол идеалист философч гэж одоо ханд ингэж ярьдаг. Идеалист гэдэг нь бол ертөнц бол бодиттой юмнаас биш, газар шорооноос биш, хүний санаанаас бол үүдгэлтэй гэж ингэж үздэг философчдаг бол идеалист философч гэж үздэг байсан. Энэ идеалист философчийн одоохондоо тезис, антитезис, синтез гэж одоо энэ Гегелийг судалдаг хүмүүс тодорхой одоо мэдж байгаа. Энэ тезис, антитезис, синтез гэдэг энэ гурвуулжин гэж одоо Гегелийн гурвуулжин гэж ер нь одоо ингэж нэрлэдэг. Энэ гурвуулжиныг одоо томьёосон энэ аргыг бол хэлний нэгжийн зөв тогтлыг судлахад анхаарах ёстой юм гэж нэгдэг одоо. Хоёр дахь нь бол юу гэхтэй зэрэг Даны философч Нильс Бор гэж одоо хүн байсан. Бид нар бол дунд сургуульд байхдаа одоо тэр юуг ямар сургаал онол гаргасныг мэддэг. Тэгээд тэр Даны философч хиймч Нильс Бор гэдэг хүн бол энэ гэрэл бол одоо хондоо яаж тархдаг юм бэ гэж байна. Байгаль дээр тархдаг гэрэл нь эсвэл одоо цацраг хэлбэрээр нэг тарах нь үгүй бол хумх хэлбэрээр бол тархдаг юм байна гэж. Өөрөөр хэлбэл байгаль дээр гэрэл оршиж байна гэдэг бол хумх буюу эсвэл цацраг хэлбэрээр тархдаг. Үүнээс өөрөөр бол одоохондоо гэрэл бол оршдоггүй. Гэрлийн оршихуу гэдгийг бол ингэж үзнэ гэдэг. Тэгэхээр зэрэг тэр цацрагаар тархаж байх үед нь бол одоо нөгөө хумхаар тархаж байгаагаа нөхдөг. Хумхаар тархаж байхдаа цацрагаар тархаж байгаа нь. Өөрөөр хэлбэл өөрийнхөө оршихууг бол ийм хоёр аргаараа бол нөхөж байна гэж тийм. Гэтэл Гегелийн одоо тезис, антитезис, синтез гурав бол бас бие биенийгээ харилцан нөхцөл дүүлсэн, бие биенээсээ харилцан хамаарсан кейсвэр боттой хоёрын нэгдлийн маа гэж одоо нийгмийн үзэгдлийг ч юм уу үздэг энэ юмтай холбоод тэгээд дээрэс нь Нагаржууны философийн 8 өгөөсгөл гэж байдаг. Энэ тухай би дурдхай болъё. Тэгэхээр энэ 8 өгөөсгөл гэдэг бол юу гэхээр зэрэг ертөнцийн юмс үзэгдэл бол өөрөөр хэлбэл нэг талаасаа бол бодиттой юм шиг, нэг талаас бол хийсвэр юм шиг, нэг талаасаа бол биетэй юм шиг, нөгөө талаас бол хуурмаг одоо хоосон ч юм шиг. Тэгэд энэ байдал нь бол юу гэхээр зэрэг үг цаад юмыг бол байгаа гэдгийг бол байгаль дээр за нийгмийн үзэгдэл нийгэм дээр байгаа гэж үздэг шалтгаан нь бол эсрэгцлийн одоо хоёр юмны эсрэгцлийн мөн чанарын зааг дээр бол авч үзэхлээр тэр юмыг таньж мэднэ гэсэн одоо энийг нь ерөнхийд нь бол одоо тэр хоосон чанар гэдэг ийм сургаалд одоо багталцуулж үздэг гэж судлаач тэмдэглэсэн байна. Би бол тэрнийг нэг сайн мэддэгтэй тэгж ярьж байгаа юм бол биш тий.
их нарийн ухаан гэж ярьдаг тийм. За ингээд яасан мэт зэрэг энэ гурван одоо ухаанд тэр чинь хэл судалдаг аль нь хэл шинжилдэг ухаан болоод байна шүү. Нэг нь физик судлал, нөгөөх нь бол хим судалдаг, гурав дахь нь болохоор зэрэг одоо ухаанд хүний танин мэдгүй юу гэх. Тэгээд энэ гурван ухааны одоо хамгийн одоо тийм сор болсон арга зүй бол хэлний үзэгдлийг тайлбарлах тэр нэгжүүдийн зүй тогтолцоог гаргахад бол хэрэгжилсэн учраас Лувсан Мандан багшийн гаргасан 1967-68 онд гаргасан Монголд шинжлэх ухаанаар анх удаа төрийн шагнал, шинжлэх ухааны бүтээлээр төрийн шагнал хүртсэн бүтээл болсон нь бол өөрөөр хэлбэл энэ хоёр номын тухай бол миний өмнө ярьсан багш ярьсан гэж би сонссон учраас энэ тухай бол би тодорхой агуулгыг хөндөхгүй гэж бодож байна. Тэгэхээр ийм одоо бүтээл бол одоо үн цэнт хүрдэг. Ийм бүтээлийг бол одоо хондоо төр засвал үнэлж чадчихсан. Ийм бүтээлээр бол шавнар нь бол бахархаж одоо хүртэл явдаг. Ийм бүтээл бол Монгол хэл шинжлэлийн төвчнийг бол дэлхийн одоо шилдэг хэл шинжлэлийн арга зүйн төвчөнд бол зэрэгцүүлж чадсан гэж ингэж одоо үзэх үндэстэй юм тий. Тэгээд энд бол одоо бас Лувсан Мандан багшийн бас нэг одоо марталгүй бол дурдхайстай зүйл юу гэхтэй зэрэг одоо Франц Швейцарын хэл шинжилж дэлхийн ерөнхий хэл шинжлэлийн үндсийг тавьсан гэж үздэг Фердинанд Сосюр гэж одоо их нэртэй хэл шинжилж байсан. Тэгээ энэ хүн бол ер нь хэлний энэ үзэгдэл энэ элементүүд хэлний энэ махбод эдгээр ч хоорондоо ерөөсө харьцаа гэдэг юмнаас л одоо энийг авч үзэх хэрэгтэй юм байна. Харьцаанаас ангид бол одоо энийг авч үзэх юм боломжгүй юм байна. Тэгээд энэ харьцаа гэдэг юмыг гол болгох юм бол хэлний үзэгдлийн ур чадварыг тайлж чадах юм гээд. Тэгээд бүр Лувсан Мандан багш бол өөрөө тэгж хэлж ирсэн. Энэ Сосюр гэдэг хүн ертөнцид харьцаанаас өөр юм байдгүй юм байна гэж Сосюр хэлж байгаа шүү дээ. Тэгээд бид нар бол ойлгодгүй байлаа. Харьцаа гэж юу хэлж байгаа юм бол ертөнц харьцаанаас тогтно гэхэлэр яадаг юм бол энэ шороо ус мод чулуу гэдэг юм байж хад яаж харьцаанаас яаж тогтдог юм болов шүү дээ. Тэгэхээр ийм асар өндөр ийм асар одоо нарийн одоо хийсвэрлэлийн зүйлийг бол өөрөөр хэлбэл хэлний гүн ухаан хэлний одоо ондын тайлбарт бол хэрэгжсэн тийм. Тэгээд яг хөвгтөө зэрэг одоо тэр фонем хувилбар морфемын хувилбар аль нь бодтой аль нь хийсвэр аль нь мөн чанар аль нь үзэгдэл вэ гэдгийг бол өөрөөр хэлбэл тэр одоо хоолой эсрэгцэн хоёр мөн чанарын уулзвар дээр бол үзэхлээр зэрэг яг тэр юм бол одоо бодтой оршиж байна гэж тийм. Тэгэхээр энийг яагаад ингэж онцолж хэлэх ёстой бэ гэхдээ зэрэг юм бол нэг талтай биш юм байна гэж тийм. Юм оршиж байна гэдэг бол эсрэгцэн талын одоохондоо дунд бол байгаа юм шиг тийм. Тэр дундах юм нь болохоор зэрэг байхгүй зүйл гэж тийм. Хаанч байхгүй ертөнцид. Гэтэл тэр хоёр эсрэгцэж байгаагийнхаа хүчээр тэр юмыг бол байлгаж юм байна гэж бол хүнд бол мэдрүүлж байгаа юм зүйл гэж. Энэ бол одоо танин мэдгэн хувьд бол гайхалтай өндөр төвшин. Үнэхээр маш өндөр төвшин энэ бол. Тэг ер нь өөр хүн бол одоо энийг манай философч ч юм уу хэлж ирсэн юм уу би одоо сайн мэдэхгүй нэр бүх ном зохиодог уншдаг учраас худлаа хэлж ичээж магадгүй. Гэтэл зүгээр би энийг яагаад их онцолж хэлмээр санагдаж байгаа юм бэ гэдэг зэрэг би нэг сүүлийн 20 жил энэ танин мэдхүн хэл шинжилгээ гэдэг ийм дэг сургууль гаргасан Америкийн нэг хэсэг хэл шинжилжийн одоо нэг 100-аад лекцийг би нэг 20 жил уншиж байна. За бас Оросын одоо хэлний соёл судалдаг хэлний сэтгэл судлал гэдэг одоо хаанда энэ салбарт би нэг аспирантур сурсан ухаантай юм аян засамд. Тэгээ манай тэр багш бол их мундаг одоо ухаантай хүн байсан. Тэгээд надад нэг 70 гаруй ном өөрийнхөө хувийн номын сангаас өгч уншуул тэмдэглүүлсэн юм. Тэгээ тэрийг ингээд одоо саяын дурдсан зүйлүүд ингээд үзэхлээр зэрэг тэр Лувсан Мандан багш бол одоо өөрөөр хэлбэл тэр 60 хэдэн онд тэр номоо бичиж ингэж байхад одоо тэрнээс хойш чи хэдэн жил болж 60 70 жил болчихж байна тийм ээ. За ямар ч байсан бардаагаар 60 жил болсон. Тэгэхээр тэр 60 жилийн өмнө орчин үеийн танхимын хэл шинжилгээг судалж шинэ дэг сургууль гаргаж байгаа тэр хүмүүсүүдийн арга зүйтэй бол Лувсан Мандан багш арга зүй бол очиж нийлэлцдэг. Нийлэлцэж байгаа нэг тодорхой байдаг тийм. Ялангуяа одоохондоо тэр юмыг бодиттой хийсвэр гэж үзэх тэр концепт одоо концептлэг шинжтэй одоо багцлсан мэдлэгийн шинжтэй болгоод тэр багцлсан мэдлэгийн шинжтэй зүйл нь бол ертөнцид хаанч байхгүй юм боловч түүний одоо бүрэлдэхүүн болж байгаа элементүүдийг бол категори юм ай болгосноор бол өөрөөр хэлбэл хэлний үзэгдлүүдийн нэгжүүдийн категориг бол тогтоож болно гэж. Энэ категорик шинжүүдийн үгтэй тэр ганцхан хэлэнд биш бодисын одоохондоо категориг тогтоогдож юм байна. Химийн янз бүрийн ургуулуудын категориг тогтоогдож юм байна. Одоо бол энэ электрон гэж одоо бид нар ярьдаг одоо цахим дижитал юу гэнэ тийм. Өөрөөр хэлбэл энэний одоохондоо тэр мөн чанарыг ч гэсэн
шинжилэн тайлбарлахад бол энэ концептыг боловсруулах, концептыг ухаанд экспрешн буюу хэлний илэрхийлэл болгох. Тэгээд тэр экспрешн юм уу одоо илэрхийлэл болгохтой бол тэр нөгөө юугаар өөрөөр хэлбэл тэр категори гэдэг гэж одоо монголоор хэлдэг л дээ. Айлаг одоо зүйл болгоод тэгээд сая бол хэлний илэрхийлэл болгож байгаа юм. Инглээр юу болох вэ гэхээр зэрэг хүн эхлээд хэлээрээ ярьцгаж байгаа юм биш гэж тийм. Тэгээ яадаг юм гэхээр зэрэг эхлээд юмыг таньж мэдж аавна. Тэгээд тэр таньж мэдсэн юм одоо хэлээр илэрхийлэх хэрэгтэй бол одоо монголоор илэрхийлэх үү, англиар илэрхийлэх үү, хятадаар илэрхийлэх үү гэж ингэж явдаг. Түүнээс биш бол эхлээд хэлтэй болж аваад тэгээд дараа нь юмыг таньж мэдж байгаа юм биш ээ гэж одоо ингэж үзэх юмд хүргэсэн. За энэ бол одоо асар өндөр төвчний өөрөөр хэлбэл хийсвэрлэл. Тэгээд ер нь шинжлэх ухаан судалгааг хийж байгаа зүйлд бол энэ одоо conceptualization гэж одоо англиар тэгж бичдэг юм байлаа. Тэрийг би бол одоо монголоор арга ятгахта хийсвэрлэл гэж оноогоод явж байгаа. Тэгэхээр ерөөсө судалгаанд бол хийсвэрлэл гэдэг юмыг айчлал гэдэг юм хоёрыг л бол одоо маш өндөр төвшөнд хийхгүй бол үнэндээ бол тэр юм бол тайлбарлахад учир дутагдaltaй байдаг юм байна гэж ингэж ямар ч одоо хүнд бол үнэмшигдэх юм зүйл байдаг. Тэгэхээр энэ бол усан ондан багш болоод 60 70 жилийн өмнө бол энийг нэгэнт одоо хондоо тэр ямар ч сургууль сурч диплом боловсрал одоо хонд эрдмийн зэрэг цоол доктор энэ төр бол болж үцээгүй хүн өөрөө одоо бие даа сураад ийм юмыг судлаад ингэж хийнэ гэдэг бол гайхамшигын гайхамшиг. Энэ бол ухааны одоо дээд ирэмбэнд хүрсэн юм хүн. Тийм учраас бол Лусмандан багшийн бүтээл бол ямар ч цаг үед бол юу гэдэг тэр Монгол хэл шинжилгээний арга зүйн бол хамгийн өндөр төвшөнд хийсэн бүтээл гэж үзэх хэвээр. Одоо тэр хийсэн бүтээлүүд нь бол орчин үеийн одоо судалгааны их нарийн төвшөнд хийдэг тэр арга зүйтэй бол ингээд нийлэлцэж байна гэдэг чинь бол юу гэдэг зэрэг ер нь одоо хондоо мөнхийн юм гэж байдгүй учраас энийг бол хашилтанд мөнхийн нээлт хийсэн хүн гэж одоо ингэж хэлж болно. За ингээд за тэгээд одоо өөр нэг зүйл яг энэ дэр хамгийн сүүлийн зүйлийг саяхан хэлсэн зүйлүүдээр нэмэхэд бол энэ одоо тэр харьцаа гэдэг үгийг нэг жаахан одоо тайлбарлах ёстой тэр тусмаа тавшимда. Тэгэхээр харьцаа гэхтэр юу гэдэг зэрэг жишээ нь ямар нэгэн юм ингээд байрнаасаа хөдөлмөл өөрчлөгдөнө. Ерөөсөө. Энэ бол одоо салхинд шороо бүрхээд хөдөлсөн чиг, салхинд модны навч бол хөдөлсөн чиг, бие босоод байрнаасаа хөдөлсөн чиг одоо ихэд юм л байрнаасаа ингээд шилжирвэл тэр бол өөрчлөгдөн гэж тийм. Өөрчлөгддөг тийм. Тэгээд өөрчлөгдөхлөөр зэрэг нөгөө урд нь байсан шин чанараасаа бол өөр юм болчдөг тийм. Тэрийг зүгээр хүн нүдээрээ хараад бол юу ч өөрчлөгдөхгүй байна гэж хэлж болно л да. Ингээд босоод тэнд сууж байгаа юмнаас юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ тийм. Тэгэхээр энэ бол тийм биш гэж харьцангуй одоо хонд энэ юм чинь бол цаг хугацаа өнгөрч байгаа, орон зай шилжиж байгаа учраас ингэж өөрчлөгдөн шүү дээ. Тэгэхээр энэ бол юу гэдэг зэрэг нэг юм ямар нэгэн юмтай харьцаж байж өөрчлөгдөх хөдөлнө. Өөрөө ерөөсөө байгаль дээр хөдөлдөг тийм одоо ургамал өвсөж байхгүй, газар шороож байхгүй, тэгдэг амьтанч байхгүй, хүнж байхгүй. Юм заавал нэг өөр нэг юмтай бол одоо хондоо гэж харьцаж байж тэрний нөлөөгөөр харилцан бие биентэйгээ нөлөөдөж байж тэгжөөж хөдөлнө. Хөдөлгөлөөрөө өөрчлөгдөнө. Тэгээ хэр зэрэг өөрчлөгдөх юм гэдэг нь одоо өөр асуудал болох нь шүү дээ. Их энергийн одоо хүчээр бол тэрэнд үйлчилсэн бол одоо ингээд утраас харнаад алгуулчихдаг юм уу? Эсвэл өөр төлөв байдал шилждэг юм уу? Ямар ч байсан бол өөрчлөгдөн. Таны бодож байгаа санааж тэгж өөрчлөгдөн, таны сурч мэдсэн зүйлс тэгж өөрчлөгдөн, таны бие цогцож тэгж өөрчлөгдөн шүү дээ. Тэгэхээр энэ бол юу гэдэг зэрэг тэр харьцаа гэдэг юм да. Ямар харьцаанд юм ямар одоо шин чанартай байгаад тэгээд ямар юмтай үйлчлэхлээрээ зэрэг ямар янзын төлөв байдалд оров гэдэг энэ талаас нь бүх юмд хандж чадах юм бол уг зүйлийн мөн чанарыг утга учирыг бол зөв тайлбарлах аргатай болно гэсэн ийм дүгнэлт хийсний хувьд бол тэр харьцаанаас бүх юм бол одоо шалтгаалдаг. Тэр одоо хэдний нэгжүүдийн олон хувьдвар үүсгэн тэр бүгд одоо харьцаатай бие биенээсээ нөлөөтөн хувьсаад тэгээд бол одоо хонд өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэ зөвхөн хүний амьдрал дээр бол ухаан жишээ нь ямар айл оронд байх, ямар газар сургууль сурах, ямар хүнтэй хамт ажиллаж болоод тэр хүний тэр харьцаанаас болоод тэр хүний бол одоохондоо дотоод гадаа шин чанарууд тасардгүй өөрчлөгдчихнэ гэсэн үг. Ийм маягаар бол асуудал бол хандаж судлах ёстой. Тийм учраас хэл шинжил бол зөвхөн хэлийг судалдаг цорын ганц ухаан биш. Хэлийг бол энэ хүн гэдэг нарийн төвөгтэй эдрээтэй одоохондоо ийм бодлогын үүднээс бол янз бүрийн шинжлэх ухааны уулзуур дээр бол хэлийг судалж тайлбарлах ёстой гэсэн ийм одоо гаргалганд хүрснийхэн тухайд бол бидний одоо энэ бахархаж үзэх, хүндэтгэж үзэх, эрхэмлэж үзэх ийм одоо багш байсан гэж үгээд дуусгая да.